Сайн байцгаана өрхмөнд үзэгчтэй манай бэлэг нус товчоо подкастын мөнэлж доор үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ улам жил ёсоор Монголын түүхийг үргэлжлүүлэн хүргэж байгаа билээ. За бид нар энэ удаагийн дугаар дээр бол Хобилай хааны түүх, ялангуяа өмнөх дугаар дээр бол багш хоёр Хобилагийн хүүхдүүд Хайдуу одоо хотуулуун нартай байлдсан талаар яриад өнгөрөөсөн байна. За багштай өдрийн мэндийг хүргэхийн ялдамт өнөөдөр дугаар дээр багш хоёр нь юу ярих болоо тий. За тэрнээс өмнө бол үзэж та бүхэн бидний үйлрийг дэмжиж лайк, шеэр, subscribe тавьчих манайхан заавал дараарай. За мөн доор гарч байгаа данс руу за donation буюу сэтгэлийн одоо багахан тус тэмийг бас үзэж та бүгдийг хийнэ гэдэгт бол бидний зүгээс бол ихэд найдаж байна. За багшаа өнөөдөр талаар өнөөдөр юу ярихаар байна. Ялангуяа өмнөх дугаар дээр бол хоёр талаасаа баг маш их үзэж байл даа. Тий, хоёулаа баг цаашаа үргэлжлэл бол юу дэмий юм байна гэж баг үзээд ухарсан гэж санаж байна те багшаа. Тий. За ер нь бол хоёр талын ширүүн тулдаан бол аимшигтай болсон. Тийм болохоор зэрэг одоо тэгээд таллаасаа хин хайдуугийн зэргийг эцсээ хүртэл тогтоож байгаад тэгээд хин мангал хаан хүүч налагдчихж байгаа шүү дээ. Тэгээд энэ уул нөгөө хин номхон одоо номуу хаан гэх юм уу номуухан гэдэг юм уу тэр нь мэлэг төмрийг тогтоох гээд хүчээ дундалж байгаа шүү дээ. Хүчээ аваад салж байгаа шүү дээ. За энэ бол нэлээд ширүүн тулдаан болсон. Тэгээд хоёр тал аль тал нь ухарсан. Тэгээд одоо чингэм монголчууд бид нэр бие бинийгээ ингэж алж чадчих юм ямар шаардлага байна. Хайдуу авахтаа ер нь бол одоо учраа олохын тулд аав минь учраа олж чадаагүй бол би энийг олох гэж үзье. Хилцээрэй. Энэ байдлаараа дахиад байлтгах юм бол бас дахиад айл талны дуухрал үзнэ. Тийм учраас би бол хилцээрийгээр шийдлээ. Паганта байлдж байгаа дайм бол биш. Энэ бол өөр. Паганы зэргүүдтэй байлдж яхад бол асуудал арай өөр тал руугаа шийдэгдэжсэн. Харин энэ удаа бид нэр монголчуудтайгаа байлдж байгаа учраас альва асуудлыг ивээр ирсэн дээр болов гэж би бодож байна. Номог юу гэж бодож дүүмэн. Чингэм ах таны зүгөө. Одоо энэс хашаа байллаа гэхэд бас дахиад хохирол үзгэл баг. Тэгээд ч хаан эцэг нам руу орох гээд байгаа шүү дээ. Дахиад цэрэг гуйл бидэнд өгөх үү, явуулах уу бас мэддэхгүй л байна. Дахиад цэрэг өгж болох боловч хайдуу авга улам ухарна. Тийм учраас хүчээ базаачих байх. Биш балигийг эзэлчихэд байгаа шүү дээ. Ярканд түүний мэдлэлд орчоод байгаа. Одоо энэ асуудлыг өөр тийш нь шийдэх цаг нь болсон. Хайдуу авга руу илгээ. Хилцээрий гэж ийна гэж уламжлал. Ойлголоо. Хаанху. За ингээд чингэм хилцээрийхэр боллоо. Хайдуугийн асар. Хаанху чингэмээс илчирлээ. Оруулаад. Чингэм эзэнт нантай хилцээрийе гэж дамжуулж байна. Хаан хилцээрийг та өөрөө товл. За. Миний өргөнд хий гэж хэл. Ойлголоо. Би уламжлаа. Чингмийг ин чи авчирч байгаад би ч тийм хүн бишээ. Ямар ч лсэн чингэмтэй хилцээрийг гэдгийг эцгийгээ бодвол арай өөр бодолтой хүн байц. Би тэгж бодно. За хайдуу бол ингэж одоо шийдсэн байна. Чингмийн асар. Хайдуу эзэн өөрийнхөө өргөөнд өөрийнхөө асар дээр тантай хилцээр хийя гэж уламжилж байна. Би очтоо. Аха хэрэггүй. Энэ зан хууль яах юм бэ? Хизэнээсээ монголчууд элчийг алдгүй хилцээр хийх чийг хоролдгүй хуйлтай. Хайдуу ах бол энийг мэдж байгаа. Тийм болохоор зэрэг би очих болно. За энэ хөө яг
Чингэм тэр хилцээр хийх гэж очиж байгаа. Чингэм хаанхүү. Дэшээ марил. Хайдуу эзэнтэн хүлээж байгаа. Ойлголоо. За Чингэм. Том залуу болжээ. Чамайг би сонсож байсан болохоос биш. Ийм сайхан залуу болсныг чинь харсангүй. Тантай би сэлэм зөрүүлж, зүрх буруулж, санаа өөр болмооргүй. Энэ чинь бол монголчууд шүү дээ бид нар. Гэтэл бид нар яхаараа хоорондоо ингэж бие биенийг алж ядах ёстой. Энийг чи мэдэхгүй гэж үү? Би үнэхээр мэдэхгүй. Би баруун хойд хилийн хязгаар тогтвон биш боллоо. Аавгах таныг дайрлаа гэж үтсэн болохоор би цэрэг авч ирж ирсэн. Эцгийнхаа тушаалаар ирсэн үү? Үгүй ээ, би сайн дураар ирсэн. Чи сайн дураар ирэн л дээ. Чиний эцэг битэрийн хооронд ямар асуудал байгааг чи мэдэх үү? Эцгүүдийн хоорондох асуудал надад хамаахгүй. Миний эцэг, миний аавгах, ариг бүх ахтай ямар хайрцаатай байсныг би бас мэднэ. Тантай айж бас. Гэхдээ энэ бол таануусын асуудал. Миний хүсэж байгаа цорын ганц зүйл бол монголчууд хоорондоо хэв нэгдэлтэй, хэв найрамдалтай байхыг хүсэж байна. Ном уган бит хоёр ч гэсэн үнийг хүсэж байна. Гэтэл яагаад ингэж байлдаж байгаа юм бэ? Танаа талынхан өөрөө хот улам. Чи жаахан айд. Чиний эцэг өөрөө энэ дайныг эхлүүлсэн. Чиний эцэг өмнө зүгийнхний талд орсон. Чиний эцэг хууль ёсоор өргөмжлөгдөх их хуралдайг үгүй хийсэн. Тийм учраас бид нэр аль бие ёсны их хуралдай, эзэн Чингис хаанаас уламжлалтай их хуралдайг зөвшөөрөх ёстой гэж эцэгт чинь хэлсэн боловч эцэг чинь үгийг минь аваагүй. Чиний эцэгч тэр бийж тэр аль нь Чингис хааны ач нар. Би бол бүр тач хүн. За энэ ч нөө өгөөдөөгийн хүү, хашийн хүү хайдуу гэж байгаа шүү дээ. Хайдуу ч нөөрөө бас их мундаг хүн байхгүй. Хот улам чамд ямар бодол байна? Чингэн бол арай өөр бодолтой хүүхэд байна. Өөр бодолтой ч залуу. Чингэмтэй би ер нь хилцээр хийхэд хувлаа ахта хилцээр хийжснээс хамаагүй дээр гэж би бодож байна. Тийм учраас Чингэн бас юмны учрыг ойлгоно гэж найдаж байна. Чингэмтэй би тололдож үтсэн. Чингэмч бас надтай энэ зэрэгц нилээн тололдсон шүү. Тиймээс би Чингмийн эр зоригийг үнэлж байна аваа. Мэлэг төмөр, чи ямар бодолтой байна? Чингэмтэй би тулаагүй ч гэсэн номхон натаа тололдсон. Бас л 2-3 цаг хэртэ тулалахад намайг бол сайн тогтоосон. Тэгэхээр элцгийгээ бодвол илүү зоригтой хөөгтэй боллоо. Элцээрийг ойлголцолд хүрнэ гэж бодож байна. Сайн дайнд миний дүү мангал алгадсан. Энэ бол дайн. Аль нь охирно. Харин чи үнэхээр монголчууд яаж амьдарч байгааг мэдмээр байна. Чи монгол хүн бицтэй Чингэмээ. Тийм ээ. Чи чулуун ордонд тансаг идэл донд өсөж өндөөсөн хүүхэд. Харин жинхэнэ монголчууд чинь яаж амьдарч байгааг мэдмээр байгаа бол чи битэр үг хэлээ олцож болох юм байна. Болно. Би та бүгдийг яаж амьдарч байгааг мэдмээр байна. Тэгвэл дайнаа зогсоо. Чамд монгол түмэн чинь яаж амьдарч байгааг харуулъя. Ойлголоо. Ёстой. Чингэм эзэнтэн. Цэргийг дайны байдлаас буулга. Ойлголоо. Бүх цэргүүд дайны байдал зарлцсан байгаа. Цуцал.
Ойлголоо эзэнтэй. Ёст Баатар, Чингмийн шадар. Чингэм доороо бараг ер нь 17-оос 20 шадартай. Шадруудын тэргүүний Ёст Баатар гэдэг нэг хүн байдаг. Төрүүнийг ярьж ирсэн. Чингэм инхүү биш балыг Ярканд руу зорлоо. Монголчуудын амьдралтай танилцгаад. Чингэм Номууган хоёр. Одоо Номуухан юм уу, Номхон юм зайл нэг нь байгаа. За ингэж явсан байна. Их хаан улсын нийслэл хан балыг их хаан Хувлагийн ордон. Хаант минь тань дээр их жанжин бараалахыг гэж байна. Орвол. Хаан эзэн та амар амгална уу? Амар амгалаа. За, над дээр өнөөдөр бараалгасны учир юу вэ? Бүх усан флот бэлэн болсон хаант минь. Одоо бид нэр хөдлөхөд юунд ч саад болохгүй. Цаг агаарч тэр саад болохгүй. Ойлголоо ааж. Одоо миний зарилгаар чи Малакийн хойгийг өөрийн мэдлэлд оруулах ёстой. Тэхийн тулд чи чампаар уудлна. Ойлголоо эзэнтэй. Аажуу жанжин. Сүбэдэ жанжны ач хүү. Түүний эцэг Уранхатай жанжин гэж бас байсан. Уранхатай жанжин бол 1282 онд Тэнгэрт хэлсэн гэж бас бичигдсэн байгаа. Үгүй 84 гээд янз янзын л байна. Ямар ч лсэн түүхэнд 1282 онд Тэнгэрт хэлсэн. Тэгээд эцгийн орыг залгамжилж авсан нь бол аажуу. За ийхүү аажуу жанжин усан флот бэлэн болсон гэж хэлсэн. Ингээд одоо яаж чампаар хөдлөхөөр боллоо. За энэ төвшөнийг гаргалгаа хэрэгтэй байна. Одоо ингээд их том газар нутаг, олон газар, олон үйл явдал болж байгаа учраас хүмүүс нь жоохон толгой өргөж магадгүй байна. За Юан улсын хувьд бол одоо Илхан улс руу худалдаа хийхин тулд энэ одоогийн бол Вьетнам, Таиланд, Камбож энтер рүү одоо иргэшилт оруулах гэдэг шүү дээ. За нэг тийм юм байна. Чампа гэдэг нь одоогийнхоор Лаос. За Лаос явцаа. За Вьетнам. Яг өмнөд одоо Аз руу очиж байгаа. Тэнгүүт энд Хайдогийн талынхан болохоор Юан улстай жоохон асуудалтай байгаа. Тийм. За Алтан орд улс бол одоо Европ руу очих гээд байлдах га байж байгаа. Тийм. Илхант улсын хувьд бол одоо Аргун хаан 1282 биш Абха хаан 1282 онд Тэнгэрт халсан. Түүний хүү Аргун хаан ширээн цуучаад байгаа. Илхант улс бол шинэ хаан тайлбарлсан болчиход байгаа. тий одоо тэр ер нь бол одоо улс төрийнхөө юм хийгээ байж байгаа. Цаашаага мамлюктай хэрүүлдэ бөгөөд алтан ордтой нэг сайндад нэг муудж байгаа бөгөөд бас Бизанттай их ойртож байгаа. За иймэрхүү байдалтай байна. Тий. За харин энэ дундны цагаадаагийнхан гэж байгаа. Цагаадаагийнхныг одоогоор хайдуу нөлөөндөө байлгаад байгаа юм. Хайдуу нөлөөндөө байлгадаг шалтгаан нь өгөөдөө цагаадаагийнхан хамтдаа байсныг би түрүүн хэлжсэн шүү дээ. Ер нь бол их арга. Тэр цагаадаагийнхан чинь бол цагаадаагийн ухсааны ноёдууд бол хайдууг дэмжиж байгаа. Дэмжихгүй бол хувлагийн өөдөөс эрсэлтэн зогсоход бол хэцүү гэдгийг цагаадаан альч ноён ойлгоно. Альч хаан хүү. Альч ухсааны хүмүүс нь мэдж байгаа. Тийм болохоор зэрэг цагаадаагийнхан чинь хайдууг дэмжиэд хайдуу хувлаатаа муудалцж байгаа. Аажуу жанжинд бүх албан тушаалыг нь би өгж байна. Чампаар үүдл. Ойлголоо их хаан минь. Одоо надад Омар жанжныг дууд. Ойлголоо. Тэгээд Лимпэ жанжныг дууд. Ойлголоо хаан минь. Энэ хоёр жанжныг тэмээт дууд. Тэгээд миний баг хүү тоооныг дуудаадах. Тэгээд сүхт жанжныг дууд. Ийхүү дөрвөн жанжныг миний өмнө байдаг. Ойлголоо хаата. Дуудуулсан ёсоор дөрвөн хүн ирлээ. Тоон хувлааны баг хүү. Харин сүхт жанжин
За Лимпен гэдэг одоо энэ Нангад Алтан улсын нэг жанжин байгаа. За Сүхтэхэд бас нэг юм жанжин. За ингээд одоо энэ жанжингуудаа бүгд ингээд утсан байна. Умаар гэдэг чинь энэ уйгар жанжин болол та. Би та дөрөвт тус 500 мянган зэрэг гаргаж, нийт 500 мянган зэрэг гаргаж өглөө. Энэ 500 мянган зэрэг бол та нүсийн мэдэлд ирнэ. Та нар тун утахгүй одоо Анамын хайд эсгээр ор. Анам руу халт. Ерөнхий жанжнаар би өөрийн хүүг томилж байна. Ойлголоо аваа. Этгэлийг тань алдахгүй. Явж болно. Ийхүү 1285 онд одоо хойд Вьетнамын хойд хэсэг, одоогийн Вьетнам улсын хойд хэсэг рүү буюу за 84-өөс 85 онд одоо ингэж хойд хэсэг рүү дахин орж ирсэн байна. Хувлагийн цэргүүд өмнө нь нэг орсон шүү дээ. Өмнө нь нэг орж исэн. Бүр анх урайхада жанжин чинь Юнаны хавцаа газрыг эзэлж авчаад урагшаага бас орж исэн. Монголчууд Вьетнам руу ер нь бол 1256 оноос эхлэн халдаж эхэлж исэн юм. За одоо Вьетнам руу ингэж халдаж орно гэдэг чинь одоо яаж ийн? Өөрийн мэдэлд оруулах гэдэг гэсэн үг. За тэгэхээр Вьетнамын хаан ширээнд Тран Хон Ту гэдэг хүн суучихсан байлаа. Одоогийн ханогийн ойролцоо. Хойд зүгт хэлж байгаа юм. Их Юан улсын хаан хувлаа биднэр лөө дахин алтлаа. Бид нар тэднийг одоо тогтоох уу? Тогтооно хаантан байна. Тэд нар биднүүсийн цаг агаар газар нутгийг дийлэхгүй. Тэгээд ч энэ жил түүхэнд байгаагүй маш бөхчм халуун болно. Үр тариагаа бүгднийг хурааж аваад энэ юанчуудад буюу монголчуудад юу ч үлдээхгүй. Бүгднийг одос үхэр дээр ачаад яваад өгчээ. Наад болчихно хурж ирээд юугаа идэн үз. Хэдэн шавж барина. Өөр арга байхгүй. Гэхдээ бидний эх орн руу ингэж халдаж байгаад яагаа заавал Юан улстай бид нар ингэж зөрчилдөх ёстой гэж эрхэм төшмөдүүд юу гэж бодож байна. Тэгвэл жил болгон яагаад бид нар их Юан улсад алба говчуур татвар төлөх ёстой юм? Бид нар Юан улсад ямар өртөө юм? Юан улс биднээс ер нь ямар авлахтай юм? Хаантан байна. Тэр үнэн. Тэд нар саяхан биднүүсийн баруун хилд байсан Паганыг бол буцсагсан байлаа. Дундад Паган хүртэл дайрсан хүн байгаа. Тэр дундад Паганд хүчээ нэлээд зузаалч хад байгаа. Бас бид нар л орж иж магадгүй. Тэр хүнийг хингэлээ. Насераддин гэсэн. Паганы зэргийн зан зэргийн армийг тэр хүн буцаагсан гэлөө. Тэгсэн. Гэхдээ Хувлаа хааны хүү Чингэмтэй нийлж байгаад. Чингэм иж ярьж байгаа болов. Чингэм үгүй. Чингэм эх орныхон хойд хил рүү явсан гэж туршуулъя мэдээ байлаа. Чингэм наашаа ирсэн бол би арай өөр байлаа. Чингэмтэй хэлцээр хийх байсан юм. Чингэмээс өөр хэн ирж байгаа юм тэгээд над руу. Чингэмийн хамгийн баг дүү Тогоон гэдэг хүн ирж байгаа. Өөр Сүхт гэдэг жанжин ирж байгаа. Тэгээд энэ хоёр юм уу? Үгүй ээ. Лимпен гэдэг бас Нангад жанжин ирж байгаа. Тэр энэ хавийн газар нутгийг маш сайн мэднэ. Өмнө нь Сүм улсын жанжин байсан. Алтан улсад ч бас зүтгэж явж исэн гэж. Олон жилийн өмнө Хувлаа хаанд бас зүтгэж явж исэн юм байлаа. Өөр хин ирсэн. Омар гэдэг нэг жанжин. Ислам шашинтай. Энэ дөрвөн жанжин ирж байгаа юм байна. Бид нар зэрэг гаргуул хэдэн зэрэг гарах уу? 300 мянган зэрэг одоо ихний ээлжинд гарах байх. Бид нар 300 мянган зэрэг тогтооно. Их Юаносын энэ саяын дөрвөн жанжин хэдүүл ярьж байгаа юм. 500 мянган зэрэгтэй ярьж байгаа гэж туршуул хэлсэн байна. Хаантан байна. Ойлголоо. Байлдах гэж ярьж байгаа юм болвол байлдахаас хүсээд байгаа юм ин өгөх хэрэгтэй болох нь. Витиконг мөрний айсав газарт бүгд зэрэгэ бэхжүүл. Ойлголоо хаантан байна. Ингээд тахаар энэ орчин үед яриад байгаа эргэтгэж
харилцаа ашигтай хамтын ажиллагаа гэдэг чинь их чухал юм байна тий багш. Ерөөсөө нэг бодлоо. Үгүй ер нь заавал ингээл нэг тийм алба говчуур ингээл өгстэй. Тэгэхээр инхээр угаасаа хин ер нь дуртай байх юм бэ. Үнийг одоо хүчтэй хүчгүй рүүгээ харин тий одоо яалтч халддаг юм шиг байна л да. Ер нь тухайн үед одоо тийм л байсан. Гэхдээ энэ зэрэгт ч гэсэн хамаагүй бас л илч явуулдаг л байсан. Монголчуудын нэг онцлог байгаа шүү дээ. Өөрөөсөө илүү хүчрэхгүйдтэй эргчин нэмэгчнээ үзэлцэж байж дэлхийг эзэлсэн гэдэг. Бусад ус бол өөрсдөөсөө хөгжлөөр доороо усуудтай одоо байлцсан гэдэг бол бусад улс одоо бусад гүрнүүд бол одоо Англи, Франц эднээс, Испани, Португал эднээс бол тэгээ колон байгуулсан гэдэг бол монголчууд өөрөөсөө хүчрэхэг одоо ус үндэстнүүдтэй үзэлцэж дэлхийг эзэлж байсан шүү дээ. Тэгэхээр энэ Хувлаа хааны зорилго бол Анаамтад хайсгалзаад авах сонирхол бол байхгүй. Анаамыг эзэлждэг юм бол урд зүгийн далайд гарцсан л хэрэгтэй болчиход байна. Тийм болохоор Хувлаа хаан яг үнийг бол хүсэж байсан байна. За инхүү тогоон жинжний зэргүүд Витиконгийн мөрний хойд хэсгээр ороод ирлээ. Эзэнтэн минь одоо ингээд Сувдан голын айсаа бэлчээр газар ингээд дуусж байгаа. Урагшаага бид нэр ингээд хөдөлгөх юм бол Витиконгийн мөрөн гараад ирнэ. Инхүү Витиконг ороод ирэх юм бол битүү ширэнг рүү ороод ирнэ. Тоо хаанхүү та ирнэ. Би маш сайн бэлтгэлтэй байгаа. Орох хэрэгтэй. Витиконгийн харуулын зэргүүд бид нүсийг өдөөд ширэнгийнхаа гүн рүү оруулж ирж цанганд оруулах байх магадлалтай. Гэхдээ эдгээр паганчууд шиг заанаар товтлохгүй. Заан алхахгүй нэвтрэхэд хэцүү ширэнгтэй байдаг болохоор биднэрт байгалийн тогтц саад болох гэдэг. Бүх ширэнгийг завчаад явуултаач биш. Одоо тэгэхээр яах вэ? Бүгд хит нэмгэн торг авчирсан уу? Авчирсан. Мордо бүр. Ойлголоо. Хит нэмгэн торг. Морой бүрж байгаа юм. Өөрсдийг ингээ бүрнэ. Шинэ шумуул хит нэмгэн торг ингээд нэмгэлж штэ. Одоогоор тор юм уу даа биш. Дүүнэ марл маягийн юм хийх гэдэг шиг байна л да. Тэгэхгүй бол чи бодоод үзэлтэй тэр битүү юу болно штэ. Шумуулны дайралт юу гэдгийг за яг хүн ингээд өөрийгөө ингээд ээж болно. Наад унжаага морд чинь яаж шумууланд яах юм бэ? Мөнгө гэдэг бүр тисхийн аргагүй байна. Үргэгдэг байхгүй. Тэр чинь ялаа шумуул юу гэдэг эн чинь ямар цаг агаартай ямар газар руу орох гэж байгаа вэ? Ярих биш. Тэгэхээр зэрэг хит нэмгэн торгоор мордоо ингэж яаж байгаа байхгүй. Хамгаалж байгаа юм. Тийм. За тэгээд өөрсдөө бол хувцаа бүгдээрээ ингээд тайлаад тэгээд зөвхөн хоёуг дуулгаал өмснө. Яагаад вэ гэвэл энэ халуун оронд чи дээлэн дээр хоёуг дуулга өмсөд ороод үзээрэй. Бас хэцүү. Эсвэл одоо ингээд торгон штэ тий. Торгон хувцсан дээр ингэж одоо нэмгэн торгон ингээд хувц өмсчөөд тэрэн дээр хоёуг дуулга өмсгөх юм уу. Тийм тохиолдол гарна. Торг гэдэг юм чинь нэгдүгээрт халуунд сэрүүхэн байлгадаг байхгүй хөлрүүлдэг штэ. Торгоны чанар чинь бас нэг тийм байдаг. За хөлрүүлдэггүй, бөөстүүлдэггүй, хэр тогтоодгүй. Хит халуун хит хүүтэнд бол ер нь маш сайн тесвэртэй. Тэгээд янз янзын одоо шороо, элс юу ч гэдгийг ямар нэгэн хэр буртаг байлаа гэхэд торгон дээр тогтдоггүй. Торгоны бас нэг давуу тал байгаа. Алтан улс хоёрыг эзлэх байтугай нийт хятадыг бүгднийг түүхэндээ эзлээд авцсан энэ улс үндэстнээс бол цэргүүдийгээ торгоор хангахад бол энийг л гарах байлгүй. Тэгэл тий цэргээ торгоор хангаадах гэвэл энийг л гарах байлгүй. Тогоон жанчны тушаалаар инхүү монголчууд мордо торгоор нэмгэн торгоор бүрсэн байна. За ингээд Витиконгийн хойд хэсгээр монголчууд орж ирлээ. Одоогийн Лаос, Чампагийн хаантлсан. Бид нар Анамын мэдлэлд хараахан хагас харьяанд байгаа. Тэгсэн мөртлөө тих юу хаан та яагаад Юан улстай
Намчууд бид нар хагас харьяалд байгаа ч гэсэн намчуудад бид нар говч өргөхгүй. Нам бид хоёрын хооронд асуудал байж байгаа боловч манай чампа улсад шин дайсан ирэх гээд байна. Цаад булангаас чинь усан замаар нэг хүн ирэх гээд байгаа мэдээ байна. Та нарын талаар ер нь юу гэж бодож байна? Энэ бидний хорон. Бид нарын чэ загас агнаж тарай тарсаар л ирсэн. Тийм учраас бидний хорн хамгаалах болно. Усан замаар Иоанн улсын хөлгүүд ирж байгаа гэсэн сураг байлаа шүү. Хамгаалтандаа бэлд. Ойлгоё. Тэхүү хаанта. Тэхүү вантан. Чампагийн хаан. Одоогийн Гуанчжоу. Их Иоанн улсын үеийн Гуан хотын боомт. Нийт 200 гаруй 250 байлдааны усан онгоц хөдөлж байлаа. Аж үзэнтэй. Одоо бүгд бэлэн болсон. Дагаад явцгаа. Чампа руу явна. Дахиогоог ойлголоо. Дахиоглоо. Хизэнгэргээд илдээл. 250 гаруй усан онгоц. Одоогийн юунаас гарч иж байгаа юм. Гуанчжоугаас. Тухайн үеийн одоо Гуан хот. Ажуу. За энэ ажуу чинь чампаг очиж эзлэх юм бол яах ёстой? Малайк руу орох гээд байна. За тийжж Малайкийн хоолойг л хараа ялсанд оруулах даалгавартай байлаа. Монголын эзэнт гүрний түүхэндх мөн нэмж хэлэхэд дэлхийн түүхэндх хамгийн анхны адмирал Усан цэргийн жанжин. Усан цэргийн жанжин. За одоо би хэлж байна. Энэ Монгол хүм хамгийн анхны адмирал болсон шүү. Дэлхийн усан цэргийн түүхэнд. За ер нь гайхаж болно. Эртний нөө викингүүд чи яасан бэ? Гэл ярих нь шүү дээ. Нөө эртний викингүүд юу боллоо? Тэд нар адмиралгүй байсан юм уу гээл. Тэд нар чи зүгээр нэг заваар явж байгаа авсууд шүү дээ. Заваар. За тэгвэл викингээс өмнөх юм ярил л да. Нөгөө Ромын бүр эртний Грек, Спарт юу лээ, Ром, Перстэй байлдажсэн гэл нэг ярина штэ. Адмирал гэл ингээл ярих нь штэ. Тэгэхэр зэрэг тэд нар газар дундын тэнгист бас байлдажсэн. Тийм усод байгаа штэ. Тэднүүсийн усан онгоц ямар байв? Гэтэл Иоанн гүрний усан онгоц ямар байв? Маш том усан онгоц хийсэн. Япон руу дайрснаас 5 дахин илүү онгоцоо томруулсан. Хувлаа хаан яагаад ч юм бэ? Ер нь бол 1281 онд Япон руу дайралт хийсэн. Тэгээд энэ бол сүүлийн дайралт нээсэн гэж ярьдаг. Дахиж дайраагүй. Сонирхоогүй мүү? Яаст нь бас мэддэхгүй байна. Нэг номерт ихтэй хэдийгээр Японыг сонирхож исэн боловч Малайкийн хойг чухал. Сүн улс Япон хоёрын хооронд харилцаатай байсан болохоор харилцааг таслах гэж Япон руу орсон байх магадлалтай ч байж болно шүү дээ. Яг өмнө бас тайлбарлажсэн. Ямар ч сүн улсыг эзэлсэн болохоор Япон тэр харал дээр ганцаардсан. Аац одоо. Дахиж Япон руу зэрэгэ хөдөлгөе гэсэн бодол бол Япончуудад хувлаан байсан байх магадлалтай. Гэхдээ эхлээд Малайкийн хоолойг эзэмшилтэд оруулаад авъя. Энэ бол яаж энэ хувлаа хааны зорилго байсан. Одоогийн Гуанчжоугаас ингээд Бенгалийн болон руу. Одоо ажуу жанжин орж ирсэн байна. Одоо ингээд 250 гаруй усан онгоц. Маш том усан онгоц. Хожим нь яг энэ дээр тулгуурлан алдарт жинхээ гарч ирнэ л дээ. Мэн улсын далайчин гарч ирнэ л дээ. Хоёлоо нэг ярьжсэн шүү. Манай дэлхийн түүх дугаар дээр байгаа шүү манай. Жинхээгийн одоо унжсэн онгоцыг бол та тэгж ярьжсэн шүү дээ. Хөвдөг арал энэ төр гэдэг. Угаасаа хэмжээний хувьд бол одоо мараа хэр том их юм. Христофор Колумбын онгоц хажууд нь зүгээр л товч шиг. Жинхээгийн онгоц бол ном шиг байсан гэж би нэг хэлжсэн шүү дээ. Тийм ээ. За одоо яаж ийн? Их Иоанн улсын усан цэргийн хөгжил дэвшил том флот гарч ирж байна. Эхний ээлжинд 250 флот гарч ирлээ. Иоанн их улс маань Япон руу хэдэн онгоцоор дайрж илаа. 4500 онгоцоор дайрж исэн гэж ярьж байгаа шүү дээ. Дэлхийн түүхэнд ийм том усан флот
Дэлхийн альч усанд 13 дугаар зуунд альч усад байгаагүй. Усан зэрэг гэсэн ойлголт ч бас байгаагүй. Далай тэнгис усаар байлддаг гэсэн ойлголт ч гэсэн 13 дугаар зууны үед бас байгаагүй. Газар дундын тэнгисийн болон умар тэнгисийн далайн худалдаачдын асуудал бол өөр хэрэг. Харин бүхэл бүтэн усаар ирж байгаа цэрэг гэдэг чинь өөр байхгүй. За ингээд ажуу жанжин одоо хөдөллөө. Инхүү 1285 оны сүүлээр 11-р сард ажуу жанжин Чампа руу халтлаа. Бүгдээрээ энэ одоо Ил хаан тус дундад Азаас одоо маш мундаг инженерүүдийг аваад ирцгээсэн алтан улс сүм улсын инженерүүдийг бас бүгднийг нэг газар цуглуулж байгаа зэвсэг зохиоцсон далаагаас шиддэг. За одоо далаагаас бууддаг одоо одоогийн орчин үеийн онгоц байхгүй юу? Одоогоор ярих юм бол далаагаас координат ингээл мэдээлдэн штэ. Тэдгүр уртраг өргөд дээр дайсны зэргүүд байна гэдэг ингээд тэр дэрийг устгахнуугийн гот нь далаагаас нөгөөдөл чинь ингээл одоо бууныхон шуг ингэж байгаа л яг тэр заасан тэр координатын дагуу бүгдээрээ галалдаг штэ. Яг 13 дугаар зууны үеийн хамгийн орчин үеийн ус онгоц байхгүй. Далаа дээрээс нэг тийм ширвч шиддэг. Жамбагийн зэргүүд ирэг дээрээ байж ах чинь. Харин тийм байна. Утахгүй үүрээ хэвдүүлсэн шоргоолч шиг цухтах болно. Бүх онгоц бүгд нэгэн зэрэг галал ойлголоо. Галаад жанчны тушаал. За 250 онгоц галж эхэллээ. Ирэг рүү. За ингээд Чампад бөөн үмэн самон нэг усан онгоцон дээр усан онгоц тусаа буухал юм бол байлдах гад ирэг дээр хүлээж байгаа штэ тэ нөгөө зэргүүд чинь. Юу усан цэрэг тийм юм мэдэхгүй гараа сууж байгаа тий. Тэгэхэд тэр завин дээрээс хараад эхэлж байгаа байхгүй өөрлөө. За ингээд бөө юм болоод та нэрэ нилээн болсон Чампа руу ингээд өгөж ирээд одоогийн Лаос дээр одоо ажуу жанжин газардсан байна. За ингээд газардаад бүгдээрээ усан онгоц нэгэд газардаад бүгд замаа буулгах гот нь усан онгоц чинь гэдэг юм гус суран айтай модон зам бууж байгаа юм байна л да ирэг дээр усан онгоц болгоноос яг тэндээс нь морин зэргүүд тавьж бууж ирж байгаа байхгүй. Одоо морин зэргийн десант бууж байгаа юм ааш. Ямар амар. Одоо морин зэрэг бууж ин хэрэгсээ буухгүй. Явган зэрэг буу. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үеийн дидээ биш тийм дидээ дээр чинь дандаа нөгөө нэг заман буунгуутал явган зэрэг хөөж гарч ирдэг. Эгэ онгонхны явган зэрэг гарч ирдэг. Угаасаа тийм морь ингээд тэд морин зэргийн десант. Тэгээ морио даага гарч ийн гэхээр бас тий. Тэр зэрэг энэ өсөр юм бууж ирж. Хүний түүхэнд буюу цэргийн түүхэнд хамгийн анхны морин зэргийн десант буулгаж исэн хүн байхгүй юу? Ажуу жанжин чинь. Тэр төсөөлөхөд бас хэцүү байгааз. Тэр Алжир дээр бууж байгаа Англи Америкийнх Анзо дээр газардж байгаа Нормандад газардж байгаа тэр одоо ингээл онгон гут ингээд тусдаа ингээл десант буудагтаа та ингээд бүгдээр ингээд десант бууд хүн зэрэг буугаад байгаа шүү дээ. Биш морин зэргийн десант бууж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо дотроо бүгдээр ингээд одоо тусдаа алтан усын зэргүүд нь одоо нэг юм өөр өнгөтэй юуан усын зэргүүд нь ч гэдэг юм бүр тусдаа жанжтуудтай гэдэг салаад нөгөөдөл чинь үүмэд гал давтаад Чампагийн зэргүүд өстой нэрээ бүр яагаа мэдхгүй самгардаад байж хат чинь эргээсээ зүхтэн штэ. Эргээсээ зүхтаад ингэ байж чи эрэг дээр чинь нэг том госор шиг юм бууж байгаа штэ. Нэг юм жоох юм хотгордуу юм бууж байгаа юм. Тэгшин банц буухгүй штэ. Хотгордуу тусгай нэг юм бууж одоо нэг тийм одоо модыг тавирхаад ч ингэж хот айлгаж хийлгсэн юм уу? Найд модыг яаж хийсэн юм бэ? Тэр том жинтэй юм явахаар ингээд бамбалцах нь ш тэр. Тий. Хуурахгүй бамбалцах нь ш. Зүгээр ингээд одоо хөдөлт одоо хөндрүүлэх чинь юм уу? Яг тэр морин зэргүүд ингээд бууж ирээд бүгдээрээ тэр ирэг дээр байгаа Чампачууд руу хараад эхэлж байгаа байхгүй. Яг хажууд нь зоогд ингээд ерөөсө сум одоо тэр морин зэргүүд дээр тэндээс ирж байгаа шүү дээ. Яг тийш л сум нэрж байгаа байхгүй. Яг бамбаага хаагаал ингэж хэлж дээ тэр чи харваад ойртчихж байгаа шүү дээ. За яг ингээл ингэж хэлж шүү дээ. Байлтал ингэж хэл. За ажуу жанжин Чампаг өөр юм л дээ. Ингээд ер нь бол утахгүй харуулах нь тэр. Чампа дээр амжилттай буусан ажуу жанжин цаашаага өшөө 1 хоног эртээ дайрсан Чампагийн хан Тэхио
өшөө цаашаага цугтаасан байна. Бүр одоо өмнө зүг рүүгээ гэх юм уу да цугтаасан. Инхүү дундад чампаа, хойд чампааг өөрийн мэдлэлд оруулан чампааг бүр мөсөн шахаж авснаар Лаос Монголын Юан улсын мэдлэлд одоо хурж ирж байгаа нь. Аажууч ингэж усонгоц харж байгаа. Хамгийн амар. Видиконгийн мөрөн тогоон жанчны удирдлага. Бид нар наад бол чинь ширэнгдэ хаанаа нуухтсан мэддэхгүй байна. Бүгдээрээ зузаан хуйгаа эхлээд өмсчих. Модны орой дээр гараад мэрэгэн харваачд нь биднийг харавж болно. Хамаалах. Тийм учраас зэрэг мэрэгэн харваачдыг ностдаг цэргүүдийг бид нар бэлтцсэн байгаа. Одоо бүгд нэгэн замаар орцгоно. Морь таанч тавихгүй. Тийм болохоор зэрэг морьноосоо буусан ч болно. Морьч тэгтээ хэцүү байна. Бүгд морьноосоо бууцгаа. Бүгдээрээ миний ханаас. За ингэ орлоо. Яг ингэж байж л өөдөөс нь одоо юуны цэргүүд, Анамын цэргүүд. Яа, дээр гараад ирж байгаа. Их Юан улсын төлөө миний ханаас гэж за тогоон жанжин дайрсан. Дайрлаа. Байлтлаа. Яг тэр хооронд нартаас нэг ширвэгч гал шидээд яг наашаа ирж байгаа маш их хэмжээний одоо Анамын цэргүүдийн яг голд наяад эхлээд их хэмжээний тэр юм тостой одоо нэг тийм одоо нефт замын хар маягийн юм байгаа юм аа. Тэгээд юм тос тийм их тийм галт үрэлцэж эхлээд цэргийн ингээд хоёр ингээд галаар тасалж байгаа байхгүй. Нэгд галт хашигдсан цэргүүд чинь гал руугаа зүхтаач нөгөөдөл рүүгээ очиж чадахгүй болохоор зөвхөн Монголын цэргүүлэр нь. За яг энэ үед нөгөө бүгднгийн яаж байгаа байхгүй. Хяарцгалж байгаа юм. Нэг хин чин тоон чин. Тэгээд яг гал дээр толгот нь галны цаа нөгөөдөл нь байгаа шүү дээ. Яг тийм гот нь харав тушаалангууд нь нэг Анамын цэргүүд, Юаны цэргүүдийн ч байна. Энэ галан чата биднээс бас хамгаалаад ёстой боломжийн болж шүү. Орч ирээд сум орж ирээд ингээд галын цаана байгаа цэргүүдийг оноод эхэлж байгаа байхгүй. Яг тийм гот нэг тоогон ус авчир гэж хэлсэн. Гэхдээ нэг юм тусгай нэг юм бэлээ. Юутай хэлсэн юм бэ мэддэхгүй. Шохоотой хэлсэн юм уу? Зүгээр илс ч юм уу нэг тийм сонин зуурмаг маягийн нэг юм ус юм шиг байна. Галаан тарайж байгаа байхгүй. Тэгэхгүй бол зүгээр ус цацуулж ундрахгүй шүү. Тэр чинь усан дээр часах хэвээр. Тэр чинь зэрэг юм тусгай нэг юм илс маягийн юмыг шохоотой хэлсэн үү? Яг тийм цэргүүд хурж ирээ. Одоо морьтой цэргүүд нь дахиж ирснээр шууд тийшээ асгаад эхэлж байгаа байхгүй. Тэр чинь зэрэг унтранаата яг дайрангууд нэг өөдөөс нь хүрээд ирж байгаа байхгүй. Тэнгууд нь бүгд галцмаар харангууд нь харвлаа. Чампаа нөх Анамын цэргүүд унлаа. Яг ингээ байлтаад буцангууд нь цаашаа орж байгаа байхгүй. Ширэнг рүү орчиж байгаа. Араас нь ингээд монголчууд ингээд бамбагаа барьцаавж байгаа. Энд эндээс мэрэгэн харваач нар харна. Тэр модон дээр өнгөн гутны юм тусгай нүрэ бооцсон нэг юм цэргүүд. Энэ одоо сүн ус алтан усаас бэлдсэн үү, тусгай цэргүүд бэлдсэн үү? Зүгээр очиод яг тэр модон дээр харваач байгааг очиод 2-3 цэрэг 3 талд нэг модны 3 талд ч юм уу дээшээ авирж байгаа байхгүй. Гартаа ингээд юу хутах шиг юм юу. Зүгээр маш хурдан авирдаг. Тэр байгаа харваачийг алах гэж очиж штэ. Яг дээшээ очиод нөгөө харваач нэгийг харвлаа нөгөөдг нь олдсон штэ. Дахиад онилог хооронд нөгөөдөл авираад гараад хажууд нь очиод дүрээд хутгалаад нөгөөдг чаглаад тэр харваачийг аюулгүй болгож байгаа байхгүй. Тэндээс бас нэг мэрэг харваач тэнд харваач нараа тийшээ очих гот нь яг инчээ байлж байгаа нөгөө зэрэг харваач алдаг зэргүүд чинь гүйчичоод дээшээ бол зүгээр ингээд маш хурдан ингээд авираад одоо хүүхдүүдийн одоо тайлбараар ярих юм бол одоо модны нинжа юм аа. Мим тусгай модон дээр авирдаг цэрэг сургасан байна. Энэ Юан улсын цэргүүд. Дээшээ авираад ингээд нөгөө төлийг халаад ингээд харваач нар нөгөө одоо нэг Анамын цэргүүд чинь ухрахаас арга байхгүй. Яг тийм хотод доошоо бууж одоо өшөө цаашаага байлдаад хойд ширэн хэсгийг бүр мөсөн тэр цэргүүдийг бутцохон Видиконг мөрний хойд айс ав газрыг тоон жанчин буюу Монголын эзэнт гүрний цэргүүд эзлээд аваад орхон тэр. За одоо цэргийг амраагаад дахиад цаашаага дайрна. Энэ хооронд ямар ч хилцээрийг Анамтай хийхгүй. Ойлголоо тоон. За одоо ингээд тоон бол ингээд орж ирж байгаа. Оо яасан амар энэ тийш. Ингээд
орж эцгээсэн байна. Их Хуан улсын Содар бичгийн хүрээлэн их эрдэмтэн болдод төмөрчинсэн Марко Полотой ярилцж байлаа. Хаан хүү Чингэм яагаад ч юм бэ? Хилцээр хийгээд байгаа сураг байсан гэж сонслоо. Аав мэдвэл яах вэ? Санаа зовлтгүй дээ. Чингэн бол ер нь бол альва юмыг ойлгодог хүү байгаа. Тийм болохоор зэрэг тэр дайныг бас инхийн талаар шийдэж магадгүй л байна. Алс өрн зүгтээ ил хаан тулсад шинэ хаан аргун гарсан сурагтай. Тэр одоо болтол хувлаатай хилцээр хийх, хамтын ажиллагаатай байхыг хүсэж байгаа боловч дунд байгаа цагаатаа явуулсан. Хувлаа эзэнтний хийж байгаа бүхэн бүгдээрээ л өөрийнх нь зөв гэсэн юм ал хийж байгаа. Тийм болохоор зэрэг санаа зовлтгүй Марко. Би Чингэн бас их санаа зовж л байна. За энэ ч нөтө Чингмийн бас багш байсан хүмүүс байхгүй. Марко Поло, болд төмөр, Чинсэн хоёр. Монголын эзэнт гүрний хойд хэсэг. Яркент. Баруун хойд хэсэг одоо Юан улсын баруун хойд хэсэг Яркент. Хайд баха. Энд тэгээд таны эзэмшил үү? Тийм ээ. Ямар байгааг хараач. Чиний төржсөн газар шиг сайхан биш байгаа үстэй. Чиний эцэг хувлаа монголчуудаа гаргунд хайсан. Хөс хайсан мэдв. Одоо энд байгаа амьдралыг хар. Бид нар торгоны замыг хүчээр л арай гэж явж байна. Ойлголоо. Биш балыг Кашгар бас яг адилхан уу? Энэс хэцүү. Бараг төстөд дүү минь. Ойлгож байна. Хот улам нэгчээ. Таны төрж өссөн газар. Энэ бол миний төрж өссөн газар. Бид нар ийм газар төрж өссөн. Үнэхээр монгол хүн юм бол чиний эцэг яагаад монголчуудаа ингэж гаргууд хайж байгаа юм бэ? Яагаад өөрөө алтан ордонд амьдарч торг туртанд өнхрөөд бидний гаргуунд гаргаж байгаа юм бэ? Чи энэ талаар ерөөсөө мэдэхгүй байна. Тийм ээ, би мэдээгүй явчих. Мэлэг төмөр хаа. Хар хормын байдал ямар байна? Өөр очиод үз. Энэс толгойд орыг л үзэх болно. Хар хорин бол цагтаа дэлхийн нийслэл байсан. Таач яриа л олж үлдлээ. Одоо ямар хуусныг өөрөд харахгүй юу? Чиний өндөр өвөг эцэг Чингис хааны үед хар хорин ямар байсан? Өгөөдөгийн үед ямар байсан? Мөнх авгах мөнхичний үед ямар байсан? Тэр бүхэн одоо зүгээр л яриа болж үлдлээ. Ойлголоо. Номхон. Хоёлаа хараар мөрөөч. Тэгээ яха. За ийхүү. Монголчуудынхаа амьдралтай танилцаад явчихлаа. За тэр үед бол багш одоо ганцуудтай хүцүү үе харагдаж байгаа юу? Амар хэцүү. Тэгээд одоо ер нь бол ядуур л бас хар хоринд хан балик буюу Бээжинд байж байгаагаас шал өөр ертөнц рүү орж байгаа юм аа. Тэгэд чиний эцэг хувлаа монгол хүн юм бол яагаад энийг ингээд гаргуунд хийж байгаа юм бэ гэд. Цаадуул нь бас гомдол мэдүүлж штэ. За ийхүү Чингэм яг унган монголчууд буюу төлөх монголчуудаа яаж амьдарч байгааг хоёр нүдээр харан өөрийн биеэр танилцаад явж байлаа. Хэцүү юм те багш. За бас яах вэ? За багштай их баярлалаа. Манай цаг болох байлаа. За үзэгчдээ манай нэвтрүүлгийг энэ үрээд завсарлаж байна. За бидний дэмжиж лайк, шеэр, subscribe тавьчих манайхан заавал дараарай. За тэгээ мөн дээрээс нь бидний үйл хэргийг цааш нь угшин мэлээ үргэлжлүүлж жишээ олон подкастууд үзэх хүсэх юм бол та бүгд маань энэ доор байгаа дансанд за сэтгэлийн бяцхан тусдын буу данаш нийтлэгээрэй гэж хүсэж байна. За ингээд манай нэвтрүүлгийг нүрээд завсарлаад дараагийн дугаараар ирэх уулзалтлаа. Баяртай.